өнөөдөр үнэхээр онцгойлон Христийн бий болсон Бурхны чуулганы талаар бид нар бас үнэхээр үнэн мэдлэгтэй чуулганыг яг тэргүүн хийм бэ. Амен. Есүс тийм ээ. Есүс чуулганыг ихлүүлсэн. Би өөрөө чуулганаа босгоно гэж хэлдэг. Мөн үү? Матай номын 14 дугаар бүлгийг хэлээд авалтаа гаргацгаая. Матай номон дээрээс. За Есүс Цэзэр Филиппийн нутгаар явж байхдаа 16-гийн 13-аас болж би таахан уулзмаар байна. За энэ дээр ингэж хэлсэн байна. Цэзэр Филиппийн нутагт ирээд Есүс шав нараасаа хүмүүс хүний хүү хин гэж ярьж байна гэж асуухад зарим баптист Иохан, зарим нь Елия, зарим нь харин Иремья гэсэн иш үзүүлэгчдийн нэг гэдэг. Тэр яг та нар намайг хин гэж хэлэх вэ гэсэн Симон Петр. Та бол Христ амьд Бурхны хүү мөн гэж гэв. Есүс нь тариуд нь Иоанны хүн Симоноо чи ерөөлтөө яа. Учир нь үүнийг чамд мах цус чинь биш харин Тэнгэр дэх миний эцэг илчилжээ. Би мөн чамд хэлье. Чи Петр энэ хадан дээр би чуулганаа босгохгүйгээр түүнийг үгсдийн орны хаалгад дийлэхгүй. Би чамд Тэнгэрийн хаанчны төлбөрийг өгнө. Чи газар дээр юу холбоно? Тэр нь Тэнгэрт холбогдно. Газар дээр юу тайлна? Тэр нь Тэнгэрт тайлж болно гэж Есүс хэлсэн. За энэ дээр юу гэж хэлсэн бэ? Хүмүүс ер нь хүний хүү хин гэж ярьж байна гэж хэлсэн. За Есүс таны үед хэн бэ? Таурын зүрхсэтрийг бодоод үзээч. Есүс Христ яг таны хувьд яг хэн бэ? Иреман юм уу? Иш үзүүлэгч юм уу? Тийм ээ? Энд дээр хэлж ирсэн тийм. За юу гэж хэлсэн бэ? Намайг баптист Иохан гэж юм, зарим нь Елия, зарим нь Иремья гэж хэлж байна. Магадгүй зарим хүмүүсийн хувьд яг Есүс таны хувьд яг хэн бэ? Таваас асууж үзсэн үү? Би одоо миний хувьд бол Есүс миний эзэн, миний аврагч, миний бурхан, миний найз, бас миний туслагч, миний бас бүх зүйл. Би анх их нэртэйгээ гэрэлчээд өнгөд нөгөө газар байсан. Тэгээд тэр захилаар ярьсан гэсэн. Тэгээд дөнгөж шинэ байсан учраас манай ихний захил дотор нэг юм үг байсан. Есүс бол миний амьдралын бүх зүйл дотроо бодож ирсэн баг. За бүх зүйл нь Есүс байгаад арай тэрмэл гэж бодож ирсэн. Харин өнөөдөр би үнэхээр миний амьдралын бүх зүйл Христ гэдэгт итгэдэг болсон, бас эзэн гэдэгт нь захирагддаг болсон байна. Тэгээ өнөөдөр яасан бэ гэсэн чинь энэ дэр ингэж хэлж байгаа. Петроос асууж штэ. Петр бол та амьд Бурхны хүү Христ гэж хэлсэн. Тэгсэн чи Есүс юу гэж хэлсэн бэ? Мах цус чинь биш, Тэнгэр дэх эцэг минь илчилсэн гэж хэлсэн. Танд илчлэлт альва чуулган бол яг илчлэлтээр биелдэг. Хин нэгний зүрхэнд, хин нэгний сүнсэнд Бурхан ямар нэгэн байдлаар чуулган эхлүүлэхэд илчилж харуулдаг. За энэ чуулган гэсэн эхлэхээс өмнө эзэн надад бас үг өгсөн байна. Манай чуулган бол Христийн үгийг тунхлах гэсэн юм аргатай шүү дээ. Христийн үнэхээр үннийг заа нагалдагч бэлтэн. Христийн хайраар үйлчлэн. Христийн тушаалуудыг сахина гэсэн энэ дөрвөн гол зорилгоор зөвхөн чуулганы харааг бид ярьдгүй, бид нар Бурхны хаанчлыг ярьдаг. Мөн үү? Бурхны хаанчлын хараа гэдэг. Бид нар сүмийн хараа ярьдгүй, бид нар байгууллагын одоо юу гэдгийг те үнэт зүйл ярьдгүй. Бид харин Бурхны хаанчлын тухай ярьдаг. За эндээс хамгийн гол нэг чинь Симона чи ерөөлтэй гэж хэлж байгаа. Үнэхээр ерөөлтэй байхгүй. Яг л Бурхны илчлэлтийг авч чадчих. Бурхны дуу хоолойг сонсож чадчих. Зүрх сэтгэлд нь өөрийнх нь мах цус гэдэг нь хүний бодол санаа, оюун ухаан, хүний чадвар туршлагын тухай юу ч хэрэггүй байхгүй. Энэ Бурхан чамд илчилсэн шүү. Тэнгэр дэх эцэг минь чамд илчилж юм гэж байна. За тэгээ Иесус яасан бол чуулган нэгдүгээр илчлэлт өгөгддөг. Өнөөдөр би одоо дараагийн чуулганд харигдах нэр нь өгөгдсөн байгаа шүү. Үс 246 та нар олж уншаарай. Үс ном дуусаагүй байгаа шүү. Үс ном үргэлжилсээр л байна. Үнэхээр гэр чуулган буюу гэртээ тэг хүмүүсийг цуглуулж, нөхөрлөж, хоололж ингээд чуулганы эхлэл яг ингэж эхэлчихсэн. Энэ чуулганаас эхлэлээс манай гэрээс эхэлж ирсэн. Гэрт бид нар хамт залбирал, хамт магтаал, хамт тийм ээ нөхөрлөл ингээд эхэлж ирсэн. Тэгэхээр өнөөдөр эндээс харах нэгдүгээр илчлэлт хийсэн. Тэгээ илчлэлтээ бол Бурхны тунхаглаж явдаг. Энэ бол Иохны Симон байсан шүү. Симон гэдэг нэрийг харах юм бол юм хамхуул шиг хийсэн. Харин Петр буюу чулуун тухайлж. Чи Петр гэж хэлсэн баг.
Энэ хатан дээр би өөрийн чуулганы босгоно гэж хэлж байгаа. Дэлхийд ирэх Христийн чуулган бол Есүсийн чуулган шүү. Амен. Зарим хүмүүс манай чуулган, миний чуулган, тэр пасторын чуулган. Би энэ үгэнд зөвхөн дургу. Би энэ өөрийгөө танилцуулахдаа юу гэж танилцуулдаг вэ гэхээр би Христийн үгэлгэртийн чуулганы үйлчлэгч байна гэж танилцуулдаг. Энэ чуулган эзэн ичлэлт өгсөн, дуулалт өгсөн, эзэн намайг энэ газар үйлчлэхэд дуудсан баг. Амен. Тийм учраас ахын дүүс нэгдүгээр илчилсэн. Хоёрдугаар бурхан тунхалж штэ. Энэ хатан дээр чуулгана босгоно. Хатны тухай та нар юу бодож үзсэн үү? Есүс өөрийнхөө сургалт зөвлөлүүд дотор элсэн дээр барьсан байшингийн тухай ярьж байгаа. Тэгээд бас хатан дээр барьж байгаа байшингийн тухай Есүс сургалт зөвлөлөөр хэлдэг. Элсэн дээр барьсан байшин бол амархан нурдаг. Маш олон хүмүүс өнөөдөр чуулган тарихыг хүсдэг. Маш олон хүмүүс сайн үйлчлэхийг хүсдэг. Тэгээд чуулганы мөнгөөр хийдэг юм аа. Чуулганыг бэлэг авьяасаар хийдэг юм аа. Чуулганыг үнэхээр ямар нэгэн тийм үү сайхан сэтгэлээр хийдэг юм. Чуулган бол илчлэлтээс бий болдог. Есүсийн үгний тунхлаас бий болдог. Энэ чулуу гэдэг нь энэ хад гэдэг нь итгэл байхгүй. Есүс бүр өөрийнхөө сургаалт зөвлөлөөс юу хэлдэг? Гिचийн үрийн чиний итгэл байна уу гэж асуудаг. Тэрээ тэр итгэл байх юм бол тэр итгэл чинь газарт тиймээ таригдаад бүр сагалхар мод болно гэж хэлсэн байна шүү дээ. Тэгээ бүр шууд үүрлээд амьтад доорн сүүдрээ заснаа гэж хэлсэн. Надад яг бурхан яг миний илчтийг өгөхөд би бурханаас ингэж асуусан. Бурханы өмнө суугаад. Тэгээд би бурханы хүний өмнөөс даруугаар очиод за эзэн намайг чуулган тарь гэж хэлж байна. Пастор та бурханаас асуугаад өгөөч. Би таныг асуудал таныг сонсох би хөдлөхгүй гэж хэлсэн. За ингээ юу болсон бэ гэхээр хэлснээс хулаад 2013 оны 6 сараас 13 оны 12 сар хүртэл тэр пастор надад юу ч хэлээгүй. Харин би залбираад байсан. Тэгээ би бурханаас баталгаа гуйсан. За бурхан минь та намайг үнэхээр ийм чуулганыг тарь гэж байгаа бол надад батламж өгөөч гэв. Тэгээ би баталгаа гуйгаад Христийн үг гэдэг нэрийг бариад Илгэртийн чуулган гэдэг Монголын эмгэг эвсдэр орсон. Монгол чуулган байгууллагад баг 20 жил арай болоогүй байсан. Тэгэхдээ Христийн үг гэдэг нэртэй чуулган нэгч байв. Тэгээд тухайн үед байсан Монголын эмгэг эвс ажилтнаас хэлсэн. Пастор таны өмнөхөн 7 хүн орж ирээд баахан нэр хайгаад зарим нэрүүдэнд авцсан учраас ард нь дагуу үгээ гарсан штеп гэсэн. Ямар соёо таны энэ нэр нэг ч юм чуулган байхгүй. Тэгээ би баг хахадаас эргэлцсэн. За нэр яа. Улсын бүртгэл дээр очие. Тэгээ улсын бүртгэл дээр очиод нэрээ тавьсан чинь олон дагуу илдэж ирээрээ. Хамгийн анх нэр тавиал өгсөн нэг ч давцсан байна. Тэгээ би бурхан суугаа. За энэ танаас ирсэн дуудлага юм байна гэсэн. Би хийжээ. Тэгээ залбирсан. Ингээд энэ чуулган үүсгэн байгуулагдсан. Тэгээд багаар бид илгээгдсэн байгаа даа. Өнөөдөр энэ дээр яасан бэ гэхээр үнэхээр нэгдүгээр бурхан танд илчлэлтийг өгдөг. Хүн болгон чуулган тарих биш. Магадгүй чуулган дотор янз бүрийн одоо Эфес номдэр байгаа шүү дээ. Иш үзүүлэгчийн тухай, багшийн тухай, сайн мэдээ тунхагчийн тухай, хончны тухай ингээд тэгээд бид нэг харах юм бол чуулган гэж юу юм бэ? Христийн бие баг. Бие. Чуулган болгон өөрийн онцлогтой боловч тэргүүн нь Есүс амин. Тийм учраас ахын дүүс минь энэ дээр ингэж хэлсэн босгох үгүй. Үнэхээр Есүсийн босгосон чуулганыг үгсдийн орны хаалга дийлэхгүй гэж хэлж байгаа. Чуулган бол дээд ирэх мэт л байна. Түрүү би Эфес номдэр сонссон шүү дээ. Өнөөдөр хүмүүс чуулганыг аягүй дорд үздэг. Нэг сүм Христийн чуулган өөрсдийнхөө авьяас чадварыг байгуулахыг ямар нэгэн нөхцөл байдлыг өндөртөг. Би бол юу гэж бодож байна вэхээр бидний тэрхүү эзэн бид Христийн бие дотор байдаг. Чуулган бол дээд ирэх мэт Бурхан дээд ирэх мэт шүү. Бүх засаг захиргаа гэж хэлсэн. Чуулганы тэрхүү Есүс гэж хэлсэн. Тэгээ бүх юм хөлд орно гэж хэлж байна. Би танд нэгэн сүнсээр итгэдээр нэг юм юу үнэхээр хүлээж аваасаа гэж хэлсэн. Та чуулганд ирэхдээ та биш таны хөлдөө чуулганы хөлдөө дайсан ирэх мэт л байгаа гэдэгт та итгэж байна уу? Үгсдийн өрний хаалга хэлэхгүй гэж байна шүү. Өнөөдөр ах дүүс минь үнэхээр юу гэж хэлсэн Тэнгэрийн хаанчлалын төлхүүрийг хэлж байна. Тэнгэрч ямар ч ядуурл байхгүй, ямар ч өвчин зовлон байх. Та чуулганд явж байгаа таны амьдрал асуудалтай байгаад та зүрхлээр шалгаад үзээрэй. Чуулганы эрх мэдлийг хэрэгжүүлж гин үү?
Та чуулганд үнэхээр таны дотор үнэхээр Бурхны хүү бол амьд Христ гэдэг таны дотор жинхэнэ итгэл байна уу? Эсвэл та Эли гэж бодож байна уу? Яг тэр шиг одоо юу гэдгийг тэ? Зарим хүмүүс бодлоо өөрөө Есүс бол итгэгч, мөн итгэн. Есүс бол хангагч, мөн ханган. Гэхдээ энэ бол бүхэл хэсэг нь биш. Бидний зүрх сэтгэл яг Бурхны хүүд итгэх тэр итгэлийн тухай яриад байна. Өнөөдөр олон хүмүүс хэрэглээний итгэлтэй байдаг. Хэцүү үед тохиолдоход залбирдаг, хэцүү үед тохиолдоход чуулган байдаг. Би таныг үннийг хэлмээр байна. Хэцүү үедээ Бурхны өмнөд хэцүү үедээ зүнхэр чуулган байдаг. Та магтчих Бурхан тэр үнэхээр тэр юм уу тэнгэрлэг хүч чадлаар таны дайсныг бодоо олох шүү. Та энэ газар яагаад бид хэлдэг юм бэ? Бид гурван зүйлийг чуулганд гол юм. Нэгдүгээр бид дээшээ ханддаг. Түүнийг магтж байна, түүнд хандан залбирч байна. Нэгт харилцаа. Хоёр дахь харилцаа бид дотгошоо харилцдаг. Бие биентэйгээ нөхөрлөж, бие биенийхээ зовлон зарлыг хуваалж, бие биенийхээ төлөө залбирдаг. Гурав дахь зүйл нь бид эндээс дүүргэгдэж хүч чадлыг аваад бид гадагшаа хин нэгэн дээр очиж сайн мэдээ тунхалдаг. Мөн үү? Хин нэгэн дээр очиж хайр түгээдэг. Амен. За тийм учраас чуулган бол нэгдүгээр илчлэг болон иш үзүүлэлтийн үгдээр Иесус бол иш үзүүлсэн шүү дээ. Илсэж хүний чинь чи бол хад гэж хэлсэн байна. Яг тэгэнгүүт шууд хад болсноо. Иесус та 3 жил явсан шүү дээ. Дунд нь унсан, урвсан, ууралсан янз бүрийн асуудал зөндөө гарч ирсэн. Би одоо Петрийн зан чанарыг харахтаа яана тэр үеч гэсэн бас над ч хүмүүс байсан юм биш. Баярлалаа бурхан минь. Заримдаа өөрийнхөө зан чанарыг харахад нэр хоёр нүртэй юм шиг. Бас та нарын юм гимшмээр өчтөр одоо шигшээ бид хүрээ явж байгаа машин авчихсан. Тэгэл тэр хооронд машин ачуулаад явхад би энэ машин ачдаг хүмүүс айгүй дургу байхгүй. Дандаа нэг ядарсан нэг юм тоньёо муута тийм хүмүүсийн машиныг бүр дээрлэхэд зодоод ачаа явчихдаг. Би гүйж очиад машинаар хаад зогсоогоод мэдгүй хоочин өгдлээд суг татчаар ичээд машинаа суулгаад аваа явцсан л та. Тэгээ дараа нь их муухай сэтгэл өвдөд. Тэгээ Христ итгэж хүнхээр уучлаарай. Ачааж явчихваа төлбөр нэгдвэ гэдэг дандаа дараахан байж байгаа юм. Тэгээд яг мэдээж бид нар эзний үгийг ариун үгийг тунхалдаг, номлодог. Бас эзний тийм ээ зан чанарыг харуулах хэрэгтэй байна. Дараа нь нөгөө хүний утсаа ууш. Тэгээ цугаа соёрсоос бус тэгсэн чамталтаа санагдаагүй. Тэгээд копи өгөхгүй байсан итгэжнэр ороод ирэхэд тэдний өмнөөс гимссэн уушлаарай. Гэхдээ үн чинь ингээд нэг юм өөрийгөө өнгөлөх сэтгэл хаач байдаг те. Би бол пастор хүн. Чоныг минь хоныг минь чон ирүүл чон алын штэ гэдэг байгаа. Тэгээд тэд чинь миний чон байгаа гэл те. Ажлыг явуулжсэн хүмүүс. Буруу газар тавьсан тэгээд Бурхны хүмүүс гимссэн байгаа. За тэгээ би эндээс яг юу ярих гэдэг юм хөр өнөөдөр ахын төсвөний хүн болгоны төлөө Бурхан илчлэлтийг өгдөг. Танд дуудлагыг өгсөн. Харин та дуудлагатай байсан уу? Та танд ямар илчлэлт, ямар иш үзүүлгийг Бурхан танд өгсөн бэ? Би анх итгэхэд Бурхан надад хамгийн анхны надад иш үзүүлгийн үг нь бол Исая 41:10 байсан баг. Цогоо би чамайг хизээч хийхгүй. Би чамайг хизээч өрөхгүй. Би чам баруун зүгтийн мотор чамд үргэлж туслана. Би чамайг тэнхрүүлээ гэж хэлжсэн. Харин энэ үгэнд итгэсэн цагаас яг хизээч хаяагүй, хизээч өрөхгүй, хизээч тийм үү намайг одоо юу гэдэг хүн төрөг хаяагүй. За тэгэхээр энэ ямар тунхаглал бас байсан бэ гэхээр таны дотор үнэхээр Христ бол амьд Бурхны хүү гэдэгт итгэх тэр амнаас чинь гарах тунхаглал байна уу? Би одоо хаанч явсан Христ бол миний эзэн. Би Есүст итгэдэг гэдгээ төрийн өндөрлгүүдэж тэр төвшний доор байгаа хүмүүс тэр үл шалтгаалan тэр бол амьд Бурхны хүү. Өөр ямар ч аврагч байхгүй, өөр ямар ч зам байхгүй, өөр ямар ч найдар байхгүй гэдгийг үнэхээр би тунхалдаг. Энэ илчлэлт тэгээ бидний тунхаглал энэ зүйл дээр эзэн өөрийн чуулганаа босгож барьдаг. Есүс юу гэсэн би чуулганаа босгоно гэсэн үг. Энэ чуулган одоо 14 оны 1 сарын 5-нд бид хамгийн анхны цуглаанаа хийжсэн. Яг энэ чуулган манай. Тэгэхээр 7-8 жил ерөөсөө өсөөгүй. 30 оноос ерөөсөө итгээггүй. Тэгээ би ер нь янз бүрийн байдлаар өсөх гэж янз бүрийн GR2, D3 янз бүрийн системүүдийг судалж үзсэн байна. Тэгээ Библиэлд сайсан хамгийн сайн систем бол ерөөсөө үүс ном байсан.
Хүмүүстэй нөхөрлөх юм байна, хоол идэх юм байна. Айлуудыг очих юм байна. Тэгээ пасторгүй юу их үгээр ер нь бол пасторгүй хамгийн их юм бол Бурхны өмнө сууд залбирах хэрэгтэй байна. Тэгээ Бурхны үгийг үнэхээр сайн бэлдэх хэрэгтэй байна. Үгийг жинхэнэ Бурхны үгийг тэр зүрхнээс сүнслээс тэр үнээр дамжуулах хэрэгтэй байна. Ямар ч хасаж нэмж зөөлрүүлж хатуугаар дамжуулах хэрэгтэй байлгас. Гурав дахь зүйл нь халамж үү. Хондоо бидрэх хэрэгтэй байна. Нэг хон маань хаана явж байгаа болов? Гэмт унтсан болов? Хортоо усууж байгаа юм болов? Хогийн урдмал идсэн болов гэх зүрх сэтгэлээ ингэж яг ч энэ гурван зүйлийг пастрын үйлчлэмэндийг ойлгосон. Тэгээ би өнөөдөр та бүхэн зүгш бидний Иесус Эфес номдэр хэлсэн дээр 1:17-23 дээр илчлийн сүнсийг өгч гэж хэлж байгаа. Би эндээс бүр уншиж байгаа. Бид нар илчлэлт буюу иширзүүлэг илчлийн сүнс байхгүйгээр бидний хийж байгаа бүх юм хоосон. Бурхан бүх зүйлийг мэдж байгаа шүү. Мистер манай хэлбэрийн агай үнэхээр онцгой юм цаг хийж ирсэн. Би гэр бүлийн хичээл заахад шатаар орж ирсэн. Орж ирээд энэ газар эзний сүнс болж ирсэн. Яагаад ч мэдэхгүй миний баяр хөөр төрөөд өөрөө ч мэдэхгүй ингээд боловс асгарч хэлсэн. Энэ сууж исэн хүмүүс бүгд үйлчилсэн байна. Тэр яг идэвхтэй нөөц баярын нөөц. Бурхны бүрэн үнэхээр бүм гүнзгий тийм оршгүй байсан. За өнөөдөр ахтус минь Эфесоны 1-р бүлгийн 17-оос 23-р эшлэлээр ингэж хэлсэн. Би та бүхэнд уншиж өгье. Бидний эзэн Есүс Христийн Бурхан алдрын эцэг нь та нарт мэрэгэн ухаан хийгээд илчлийн сүнсийг өгч өөрийгөө бүрэн мэдүүлэг зүрхний чимэглэлийг гүйгүүлэх гэж байгаа. Та Бурханаас гуйгаарай. Эзэн минь надад илчлийн сүнсийг өгөөч. Миний хийж байгаа ажил, миний явж байгаа зам, миний хүсэж байгаа энэ зүйл үзээ таны хүсэл байна уу гэж та Бурханаас асуугаач. Тэгээ зүрхний мэлнийг гүйгүүлж өөрийгөө бүрэн мэдүүлнэ гэж байгаа. Та өөрөө Бурхныг судлаад хүмүүсийн ярьснаар Бурхныг тийм ээ төсөөлснөөс Бурхан танд зүрхэн чинь нэг л удаа өөрийгөө илчлэх нь хангалттай. Би 2000 оны ихэр гэрлээд удаагүй Библийн сургууль сурцсан байсан. Тэгээд үнэхээр Бурхан намайг дуудсан, Бурхан байдаггүй чийс итгэсэн. Гэтэ яг итгэлийн амьдрал тийм хүнд гэдгийг би юус ойлгоогүй байна. Тэгээд юу болсон бэ гэсэн чинь асуудал тохиолдсон, зовлон бий болсон. Тэгээ би дахин очиж сухтаад очиж нуугдаа заа болий ингэж явахгүй шүү. Тэрээсээ сарын Библийн сургуулиас ч гарын өөрийнхөө амьдралаар амьдрий. Дахин очиод ингэж ихчинд очиж нуугдсан байсан. Яг хуучин хүний амьдралаар явж ирсэн. Яг гэсэн чинь яг өндөө бол Христ итгэхэд би бүх хэрэгчлийг алдсан байна. Тэ найз нөхдөд ууж идэх дураараа байх ямар ч хэрэгчлээ байхгүй. Нөө бие махбодын шоронгоос илүү тэ гим хийхгүй байна гэдэг бол махбодын хүстэй төвчин гэдэг бол надад бол бүр амар тийм эрхчлөө мөн шиг санагдчихсэн. Харин тэнд ингээд гим дотор унтсан. Ингээд бүх юм хаяагаа байж байгаа. Ганцхан дуу болоод сонссон гэдэг. Өөрийгөө буруутгацсан гэж хүртэй гэж хэлсэн. Цаагийн дотроос нь зөөлхөн нэг нэр дууцсан. Яг тэгэл би босоод ирсэн. Бурхан минь. Уучлаарай. Тэгээ удаагүй яасан гэж. Манай ихнэр хоёрын байгууллагын том тэр үеийн жив чинь 80 илээ шүү дээ. 80-тай ирээд намайг дахаас аваа явсан. Би энэ юу гэж ярих гэдэг юм Бурхан заавал илчилдэг. Ариун сүнс танд үнэхээр тийм үү юу гэж хэлдэг. Ариун сүнс таныг буруу явж байгаа бол гим нүглий чинь буруу зүйлийг чинь зүрхсэг дотор чинь илчилдэг. Харин Есүс яадаг вөхөр үнэхээр тийм зүг ариун нэг Бурхан. Есүс өөрийн цусаар гимших юм бол таныг угаан цэвэрлэдэг мөн үү? Харин Бурхан эцэг маань яадаг вэ? Ямар ч удалгүй таныг уцааш тэрвэж авдаг. Энэ гурвын тухай та бодоод үзье. Таны дотор өргөлж буруу мэдрэмж буруу гэдгийг сануулж байгаа бол та зогсох ёстой. Би бол өчтөр буруу төлөв талаар биш. Энд орж ирэх Бурхны хайрыг биз. Хүн надад ярьсан би нэлбэр тасгаадсан. Ямар сонир шүү. Яг баярлалаа. За би өнөөдөр юу шиг таны дотор Бурхан аль хэдийн илчлэлийг өгсөн. Өөрийн чуулганыг барьж байгуулахын тулд эзэн танд илчлэл өгсөн. Зарим сайн мэдээ тарааж, зарим нь багш, зарим нь ончин, зарим нь одоо юу гэдэг те ишүүж үзүүлэгч ийм байна. Тэгэхээр бид нар бол юу гэж ойлгодог вэ гэхээр би бол залбиртаа ингэж боддог. Энэ чуулган Христийн би Есүс бол чуулганы тэргүүн шүү.
Тийм учраас чуулганд өгсөн хараа, зориг хийж байгаа зүйл дотор та анхаарлаа зүрхсээ сайн хандуулаарай. Түүгээр дамжуулан Есүс баяргүй тодорхой хэлдэг шүү дээ. Би бол мод байна. Эцэг минь усан үзэн тариалагч байна. Та нар модтой надтай холбогдохгүй танаас ямар ч үр жимс авахгүй гэж. Та чуулгантай холбогдороо. Чуулганаа бүр гэр бүлээ болгож аваарай. Би боддгийн шүү бид эндээс тараад гэр бүл рүү явдаг. Харин энэ дэлхийн төгсгөл дуусгаад бид нар үргэлж хамт байна шүү. Амен. Бид нар үргэлж хамт байна. Ой. Тийм учраас хэндээ гомдож хинээгээ шүүх юм. Тэнд ямар ч үзэн ядалт юу ч байхгүй. Амен. Тийм учраас ахын дүүс минь чуулган Тэнгэрийн хаанчлалын түлхүүр өгөгдсөн баг. Энд биднийг бэлдэж, энд биднийг зэвсэглээд бидэр түлхүүр өгдөг. Ямар түлхүүр вэ? Иохан 3:17 дээр Бурхан хүүгээ энэ дэлхийг ялгахын тулд биш аврахын тулд явуулсан. Илгээсэн гэж байгаа. Есүс үхлээс амьсгалынхаа эцэг намайг илгээснээр би та нарыг илгээнэ гэж. Таны гар Тэнгэрийн хаанчлалын түлхүүр байгаа шүү. Хүмүүс үнэхээр түлхүүртэй ирнэ мэдгүй хаахыг онгойлгож ордгоо. Тэгээ Бурханы өмнө яваад очсон чи яасан? Ядуу хэмээрээд очсон. Баахан бэлтцсэн байж идэг. Дансанд мэднүү мэдхгүй явсараад өсөөд өгөхгүй. Яг үндэ би та нэг зүйлийг аяа онцгой Тэнгэрийн хаанчлалын түлхүүр гэж Есүс хэлсэн. Гүйцэлтэй гэж хэлэхдээ Есүс бүх хөрийг төлсөн шүү дээ. Гүйцэлтэй гэж загламан дээр хэлэхдээ Есүс танд ирэх ёстой бүх хэмийг урд чинь бэлтцсэн байхгүй юу? Энэ үнэнд итгээрэй. Тэгээд итгэлээр тунхлаарай. Би бол одоо хэзээ мөнгөтэй болж уулзч явдаг хүн биш аа. Эзний өмнө суудаг хүн гэхээр эзэн надад илчилт өгдөг. Тэгээ би эзний өмнө заа эзэн би дуулууртаа таарай. Тэгээ би нэг өөрийнхөө нэг хүслийг биелүүлчмээр байгаа байхгүй. Тэгээ би эзэн нэг 5 минут жуулчих явчихад ирэх гэхээр эзэнгүй чи ийшээ илгээлт нь өгдөг. За эзэн таны хүсэл би л авах. Би таны хүслээр л би танд гэрүүлээд авах гэж. Эзэн хизээч хичүүлт байлд оруулахгүй. Тийм учраас ахын дүүс минь та эцэг даваад ичтэй тунхал. Амен. Эзэн бидний энэ газар дуудаж байна. Эзэн ханган. Амен. Тэгээд энэ дутсан зүйл байна уу? Надтай баг зарим 20 жил илгээлт явж байгаа шүү. Мөн үү? Бид дандаа ингэ болж байна. Ах дүүс минь би та бүхэн үнэхээр уриалж чадах ч юм. Таны амнаас гарч байгаа үг зүрхэнд байгаа тэр хад буюу итгэл энэ зүйл чинь тунхлагдах үед энэ үгийн эрх мэдэл ажиллаж хийдэг. Бид нар дотор итгэл байдаг хэрнээ амнаасаа дандаа эсрэг үг ярьцдаг. Өө мөнгө байхгүй, өө боломж байхгүй, өө найдваргүй болцсон. Яг ингээд хэлээл бол та Тэнгэрийн хаанчлалыг хаачих чинь гэсэн. Чөтгөл энэ таалга нээж өгч байгаа. Та миний ярьж байгаа ойлгож байна уу? Чуулганд ирэх мэдл өгсөн байна. Тийм учраас ах дүүс минь чи Питер гэж хэлсэн. Та хэн бэ? Би өөрийгөө аягүй голддог байсан. За би ичтэй л юм. Над чи гэдэг бурхан ашиглах гэж байх гэж. Энэ бодол энэ үг намайг яг өөрөөсөө бурхан ашиглахгүй хинч биш болгож ирсэн. Харин би итгэсэн цагаас эхлэн яг энэ зүйлийг ойлгосон цагаас эхлэн талын өмнө зогсохдоо шүдөө божоход би өөрийнхөө тунхалдаг шүү дээ. Эзэн минь энэ сайхан залууг өнөөдөр хэрэглээрэй. За энэ залууг уруу татлах сорилтоос хамгаалъя шүү бурхан. Миний зүр хоорч, унчгүй эзэн. Би бол сул дорой шүү. Би унахаар байсан ч та битгий зөвшөөрөөрэй бүх. Яг тэр үнэхээр миний зүр хоорч учраас. Ахын дүүс минь би таны үнэхээр өөрөөр чуулган гэдэг бол өнөөдөр бид нар юм баггүй юу? Бурхан дуудыг сонгогдсон ариун хүмүүсийн цугларалт. Ажид дуун дээр та ариун юм байна гэж. Христэд цусаар биш та угаагц ариун баг. Амен. Дайсан бол дандаа бидний үнэт зүйлрүү дайрдаг. Үнэт дотоод хүмүүчин дайрдаг. Бидний үн цэнэ мэдхийг бид тэр үхтлээ айдаг. Та үн цэнэ мэдх юм бол танд ирэх мэдл өгдөг шүү дээ. Тэгэхээр энэ яваагийн баста тэгж байна. Яг би бол зүгээр нэг зүйл мэддэг. Есүсийн нэр бол ямар агуу юм бэ? Та нар бодлоо. Тэнгэр газрын дор харагдахгүй ертөнцид одоо ч ирэх мэдэлтэй. Хүлэх юм бол хүлэгдэн, тайлах юм бол тайлагддаг. 20 хоногоор хэдэн 100 хөрөнгөний дотор орцсон.
тогоос ямар их мэдтэйгээр эснийг тунгалж байна гэдэг. Тэгээд надад биш, эсний мэрэнд байгаа. Надад ямар түлхүүр байгааг би мэднэ. Хүмүүсийн тэр хорьсон, алах гэж байгаа, устгасан, нуусан байгаа тэр чөтгөрийн өчтийн өрийн хаалгыг Есүсийн нэр Бурхны амьд үг гэдэг бол эрдэнэ нураах эрх мэдтэй гэдэгт би итгэдэг. Бид нар одоо өнөөдөр муу юм тунгалаад байгаа шүү дээ. Ерөөсөө сайн мэдээд байгаа ерөөс үлээж авах. Тэр зүрхсний аюу хатуу хүмлэг яаж үлээж авах юм бэ? Харин хүл оюун ухааныг харахгүй нураа зүрхсний хатуу байдалд нь Бурхны гэрлийг тусах. Тэгээд дараа нь очиж эзэн ажиллах юм байна. Тийм учраас ахын дүүс минь сүм гэдэг бол байшин биш юм аа. Өнөөдөр энд нэг том байшин барьчаад манай сүм гэдэг байгаа. Ер нь танаа сүм гэж хаач байхгүй. Би юу гэж боддоггүй сүм бол таа. Таны дотор эзэн өөрийн сүмийг байгуулдаг. Ариун хүмүүсийн ариун сүнсээр дүүрсэн цуглалтыг чинь сүм гэж хэлдэг. Тэрнээс ингээ 10,000 гүн цугласан заалыг сүм гэж ярьдаг юм аа. Ахын дүүс минь тэр дотор ариун сүнс байхгүй бол сүм биш цуглал болно нэ. Библиэлд ингэж хэлсэн байдаг. 1-р Коринтын 3:16 та нар өөрсдөө Бурхны сүм бөгөөд Бурхны сүнс та нарын дотор оршдог гэдгийг мэдгүй юм уу гэж хэлж байна. Таны дотор байгаа сайн сайхан бүх бодлого, таны амьдралын бүх сайн зүйлс Бурхаас шүү дээ. Монголчууд итгэдэг байхдаа нэг бүрэн дээр чөтгөр, нэг бүрэн дээр Бурхан гэж хэлдэг. Мэдээж харахгүй гэрлийн чөтгөр юу гэх юм уу Иесус ариун сүнсний тэмцэл үргэлж болно. Харин тань сонголт байгаа. Тамиг татахгүй гэж чөтгөр болохоор ганц орчооч гэдэг. Тэгээд ариун сүнс болохоор би ариун шүү гэдэг. Надад нэг залуу хамж явсан. Хөдөөний залуу, архинасаа гарцсан залуу. Сүмийн ахлах шийдэж байгаа. За пастор би яг үннийг архинасаа гарчаад байна. Тамхинаас гарч чадахгүй. Та надад зөвлөгөө өгч гисэн. Тэгээд нэгс чи өглөө их тусаал зүгээр л бизнес үсэл хүрч. Тэгээд тамхи орох ямар цаг болсон. Өөр яаж гарах вэ? Айгу амархан. Ингээд боцоод тамхи оруулаад штэ бид яваа гэсэн. Тэгээд татмар санагдуулж яах вэ? Бурханс гэж чадлаа. Хэцүү нүүж яах хэнийг мэдлээ зайлбар. Та үзээрэй. Бүр ингээд хэцүүдэд айгу умар санагдаад тамхи татмар санагдаад тачаалаар завгаалмар санагдаад зүгээр Бурхны өмнө зайлбар. Тэгээд ихээр яг залбирч ихтэй юу болов? Гэрэл хэрэг харахгүй алга болдог. Та Бурхны сүм баг. Та эсний нэрийг дуудаад залбирч ихэхээр эсний сүнс бидний бас ажиллаж байдаг юм аа. За өнөөдөр би та бүхэнд бас Библиэс ярих юм бол 1-р Коринт 6:19 та нарын бие бол Бурханаас өгсөн доторчин байдаг ариун сүнсний сүм гэдгийг та нар мэдхүү гэж байна. Сүм бол та байхгүй юу? Тэгээд заримдаа өдөө явахдаа ингэж төсөөд эзэн минь би таны явдаг сүм байна. Явдаг сүм багхгүй гэж. Тэ намайг сүнсээрээ хайраараа үнээр дүрээч. Би тэр газар очиж асгарыг. Тэ мэ? Яг та өглөө хүч гуйх юм бол тань эсний оршихуй дагалдаж явдаг ш. Зүгээр л та ингэ тараа. Ингээд байж ирсэн. Машин бариад явж ирсэн. Ард орж ирсэн хүн шууд өвөлж байгаа. Би мэдээ би залбираад явж байгаа шүү дээ. Тэгээ миний машин дотор Бурхан оршихуй байдаг ш. Айг залбирч явдаг баслаа. За машин дотор ш. Над миний дотор. Тэрийг залуу гасгалаа үлж гисэн. Тэгээ би хахад би бол мэдээд байгаа байхгүй эсний сүнс ажиллаж хийж байгаа. Зүгээр үү гэсэн чи мэдгүй. Нэг л юм сонирм. Би сонирм болоод байгаа юм. Тэгээ хаваас ингээс бидний улаан оронгоос толгой төлөвлөж гисэн. Энэ хооронд сайн мэдээ ирсэн залбируулаад боссон. Өнөөдөр үнэхээр эсний сүнсийг бид тэгштэй байна. Одоо манай ихэр санд гимээгүй би бол юу гэж боддог вэ? Бидний явж байгаа газар, Есүсийн явсан газар хүмүүс суулгадаг. Тэгээ бид нэг утас авах гэдэг мөнtöлийн гадаа ингээд өглөө их дарийн их ирсэн зогсож ирсэн чинь тэнд нэг юм дөрвөлжин сав үрцний залуу ороомог зарж байгаа. Ороомог аваад гэж хин ч авахгүй. Тэгээ бид тэр цагаас түрүү 2,000 ороомог аваад чи 1000 төгрөгийн ороомог 2,000 төгрөг очиад аваад ороомог авч яваад явж исэн хүмүүс гэдэг үгэрсэн. Юу ингэж тэгээ энэ юу бол чинь бидний дотроос амийн гол урсдаг байхгүй. Таны явсан газар харамгүй гэрэлтэй болгосон. Таны үнэхээр гар урсан газар чөтгөрүүд зайлж өвчнүүд идэх ёстой. Та итгэж байна уу? Танд итгэл хэрэгтэй байна. Тийм учраас ах トゥ сүм яг юу хийх ёстой юм?
Үүс номын 2:40-д тэд элч нарын сургаалыг сонсч ирсэн. Нөхөрлж ирсэн. Талхаа оож ирсэн. Залбиралд өөрсдөө зориулдаг байсан гэж. Залбиралд өөрсдөө зориулдаг байсан. Талхаа оож сургаал сонсоо нөхөрлөө. Өнөөдөр бидний хувьд бол яг чуулган юу их ёстой вэ гэхээр чуулган Матай номын агуу захимжийг биелүүлэх ёстой. Энэ бол ямар нэгэн санал биш, ямар нэгэн сонголт биш. Агуу захимж буюу агуу тушаал байхгүй юу? Та нар боддоо хамгийн агуу хаадын хаан эзэн бидэр тушаал өгчөөд байх бид дүлий дүм царайлчаад ирэл. Тэгээд тушаалыг хэлцдэггүй шүү дээ. Тушаал бол ер нь бол тэгээд Бурхан намаас гарцсан учраас тэр тушаал заавал биелэгдэсэн. Та хэрэг дуулгартай байна. Би нэг маш энгийнээр бодосоо гэж хэлсэн чинь. Та хэнийг өвчтөг хүн дээр очиж байгаа бол өссөн хүмүүс бас тийм гараа сунгаж байгаа бол магадгүй хэнийг даарсан хүнд хувцас өгчөж байгаа бол Иесус яг энэ зүйлийг хэлсэн явах тийм Матай 25 дугаар бүлэг дээр би та эцэг шоронд ирсэн гэсэн чинь тийм хүмүүст хийж байгаа чинь яг надад хийсэн гэж. Би тэр шоронд явахдаа би Иесус дээр очиж гэж боддог. Хог дээр очиж тэр хүмүүсийг хувцас өгөөд хоол өгөхдөө тэр Иесуст өгч гэж боддог. Та нар зүрхлийг тийм хараад байгаа. Ийм хүмүүст хийх юм бол надад хийж өгч юм. Тийм учраас автос минь чуулган тэнгэрийн ханшин түлхүүр болох. Хичнээнгүй сэтгэл зүйчдэр бясалгал шашных нь очсон тэднийг бүхтээс мөнхийн амраа оруулах ямар ч боломж байхгүй. Бид нар явж байгаа нэг юуны төлөө явж байгаа юм. Бид аль хэдийн яллагдсан үгсэн харахгүй дотор байгаа үр бүх тажилтдаг хүмүүсийг бид нар тийм үү Тэнгэрийн ханшийн түлхүүрээр бүр сайн мэдээгээр дамжуулан бид нар Бурхны зорилгын дагуу тэр өглөөр явж байгаа хүмүүсийг бид нар авалруу амируу бид нар авилж болж явж байгаа. Тань дээр би хүн очихын тулд хичнээн зүрхсэл зарцуулсан болов. Таны төлөө хичнээн удаа залбирсан болов. Та бодоод үзээрэй. Тэгээ би бол илгээлтэн явахдаа би юу гэдгийг өөрөөсөө заавал төлөөс гаргадаг. Юу гэж юм төлөөсгүй үйлчлэл бол үн цэнгүй. Илгээлтэн та 50 мянга төлж байгаа би 100 мянга төлдөг. Би баян учраас биш юм аа. Би Бурхан хайртай баг. Тийм учраас эртнээс цуглуулдаг. Бэлддэг. Энэ бол дуулууртай байдал байна. За чуулган бол ер нь бол бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Үнэт зүйлээ ойлгох. Чуулган гэдэг чинь мөнхийн гэр бүл байхгүй юу? Мөнхийн гэр бүл. Амин. Та өссөн үсээр мөнхөд тэнд хамт байна шүү дээ. Амин. Мөнхийн гэр бүл хаанаас эхэлдэг вөхөр яг энэ газар дээрээс эхэлдэг. Хүмүүс та аль чуулганыхаа гэсэн. Би бол одоо юу гэдэг юм ийм үг айгуу дуу. Тэр пастрын чуулган манай чуулган ийм үг үнэхээр дургу. Эсний чуулган шүү. Амин. Бид бол эсний чуулган дуудагдсан юм байна. За энэ чуулгантайгаа холбогдохгүйгээр бид юу хийж чадахгүй. Өөрийн итгэгчнэр гэж айгуу одоомос. Одоо сүүлийн үед айгуугаа хибрид итгэгчнэр гарсан гэж байна. Хибрид итгэгч гэж хаяа орлоноор ордог, хаяа биеэр ирдэг. Нөгөө прүс шиг болсон тийм итгэгчнэр байгаа даа. Би тэнийг үнэхээр тийм үү юу хийж байгаа вэ? Чуулгантайгаа холбогдоор чуулган яг гэр бүлтэй бас төсөөлсөн байдаг. Гэр бүлд аав ээж байдаг. Чуулган ч гэсэн бас таны дээр Бурхан өдөртөгчийг тавьдаг. Яг манай чуулганы нэг онцлог бол бид нар Есүс шиг байхыг хүсдэг. Мөн үү? Амьд нь явахыг хүсдэг. Хамт явахыг хүсдэг. Нөгөө дээр үеийн нөгөө социализм системээр нэг хүн дээр нь гал суучаад явж болохгүй бид нар ийм чуулганыг Бурхан үсэв юм аа. Есүс хүмүүсийн дунд байсан. Хөлийг нь угаажсэн. Энэ бол чуулганы үлгэр дуурайл шүү. Баг шатлаа эзэн атлаа та нарын хөлийг угааж байгаа юм бол та нар бие биенийхээ хөлийг угаа гэж хэлсэн. Тийм учраас би намайг төрүүлж ирдэг баг. Төрүүлж ирээ сандлаа янзалдаг. Энд тийм тог үйл авдаг. Та хамгийн сүүлд явж байгаа түрээсийн байр учраас ямар нэгэн асуудал гарч байна. Сонгорхоо байгаад захихааны унтраахгүй байх уу гэсэн. Яагаад гэвэл энэ эзний чуулган багхгүй юу? Эзний өмч учраас. За тэгээ ахын төс минь та яг Иесусыг хаан гэж итгэдэг үү? Бидний тэргүүн болон бидний хаан баг. Хаантай хэрэг дуулгартай байдаг.
хаан минийгээ дуулаад ахад Есүс та бол миний хаан гэдэг. Тэгсэн өөрөө хаан болсон. Есүс өдөртөө тэ мөнгө өгөөч гэдэг. Хаад өгөөч гэдэг. Аль нь хаан бүү мэд юусэд ойлгох байж тийм. Тийм учраас өнөөдөр би юу шиг яагаад хаан гэж тайлбарлаж захиргаанд навах хэрэгтэй. Хаан Есүс гэдэг. За муу нэгэн бол Христч нэг шүү. Ер нь болж өгвөл бидний түүний захиргаанд бас гарах гэдэг. Муу Есүс дуулуургүй байдлын хот хоорны эцэг шүү дээ. За өнөөдөр юу шилдэхэд энэ өгөхөр ер нь бол чуулганы бас яг чуулган өөрөө Христийн тэргүүн хаантаа. Тийм учраас бид энэ эрх мэдэл энэ зүйлийг ойлгосноор дуулууртаа дагснаар бид сүнсээр өсдөг, төлөвшдөг байгаа шүү. Амен. За эснийг ламд дүгэлтий. Чуулганы юу вэ? Чуулганы илчлэлт болон шилжүүлгийн итгэл дээр бий болдог гэжсэн мөн үү? Амьд Бурхны хүү мөн гэж хэлсэн. Чуулганыг Есүс өөрөө болсон. 7-8 жилийн дараа би юу гэж хэлсэн бэ гэхээр цаац болий гэж. Би энэ болий гэж бодож ирсэн байхгүй юу? Хүн болгоо намайг цогоо чи бол пастор биш ээ, чи бол зүгээр сайн мэдээ гаргаж чив. Тэнийг би бол пастор биш юм байна. Төө болий. Тэгээ пастор болсон шалтгаан би ч бодъё гэж боддог байхгүй юу? Ер нь чуулган тархигс надад ямар ч мөрөөдөл байгаагүй. Чуулганы талаар ихний үед ямар ч дуудлагч байгаагүй. Зүгээр л сайн мэдээ тараад гэсэн. 2010 онд 16 жилийн өмнө гэрчлэл хийгээд өгөөч гэж гэрчлэл хийсэн. Тэгээд 14 хүн үрээд ирсэн. Нөгөө 14 хүнтэй гэр орноор очиод үйлчлээд залбираад явсан. Сарын дотор нөгөө хүмүүс явахгүй жаргалцсан. Тэгээд мэдхгүй чуулган үүссэн. Тэр чуулгандаа 3 жил үржлээ тэндээс авчихсан. Яг одоо энэ чуулган бол яг илчлэлтийг авсан. Христийн үг гэдэг үг хэлсэн. Өөрөө эцэж пастор болно гэж боддог байсан. Тэгээ хөдөө очиж сайн мэдээ тараагаад айгүй хэцүү шүү дээ. Нөгөө миний сайн мэдээ тараасан хүмүүс аль хэдийн пастор болсон. Намайг очиж цогоо пастор хэлээ. Тэгээ юу болдгоо хөр хотос пастор, наач пастор биш шүү. Хүний авралт, хүний сайн мэдээ тараагаад миний пастор мөн биш ямар амаатай. Яг бохны юмсус. Үнэхээр сайн мэдээ тарахад саад болоод байгаа бол тэр тослогыг нөгөөч ирсэн. Тэгээ би өөрөө эцэж хүн санд тавиаг. Үйлчлэл саад болоод юм. Тэгээ дараа нэг зүйлийг ойлгосон. Таяг саваа ирэх мэд хэрэгтэй. Тослогоо гэдэг бол Бурхны таяг саваатай адилхан Бурхнаас сүнслэг ирэх мэд гэдгийг ойлгосон. Өнөөдөр ахтар сүмийн таавал эцсийн байдлаар уриалж байна. Өнөөдөр бидний итгэлээр, бидний бүгдийн итгэлээр өөрийн чуулган бос Бурхан барьж байна мэ. Та итгэж байна уу? Би бол одоо ингэж миний мөрөөдөл юм баггүй. Энэ чуулганыг хэдэн мянган хүнтэй болохыг би эцээш мөрөөддөг. Харин энэ чуулганаас хэдэн мянган авралын зар тараагч хэдэн мянган чуулган таригдасаа гэж мөрөөддөг байхгүй мэ. Эцэн талархъя те. Надаа энэ чуулган үүсгэн байгаа нэмэн шиг пастор маань анх яг бид нар үүсгэн байгт юу гэж хэлжсэн бэ? Цогоостраа би бол чуулган дээр хараатай шүү гэж хэлсэн. Надад 8 жил үлжсэн. Би юу гэж хэлсэн таны хараа дуудлах чинь хүртэл чинь би тулаас орно. Хамт талахыг гэж хэлсэн. Цаг нь болоход хэлээрэй гэсэн. Яг 8 жилийн дараа яасан. Пастор би чуулганыхаа нэрийг авчихсан шүү. Амин дэдэм гэж. За тэгвэл өрөөж залбирч өгье. Есүс намайг эсгээр илгээж ирсэн. Есүс биднийг илгээсэн. Бидний зорилго бол чуулган бас илгээх багхгүй юу? Илгээлт. Бид нар явуулах ёстой. Бид нар үржих ёстой. Хаашыг хэлэх ёстой. Миний мөрөөдөл дэлхийн хязгаарлал илгээнэ. Амен. Манайс явуулаа гэж. Энд барьцал руу илгээгээд буцаад өгöd ирсэн бай. Австралид одоо манай илгээхтэй эжилтэд байж байна. Австралид бас энэ чуулганд байсан нэг эмэгтэй бас илгээсэн. Гэтэ одоо чуулгандаа явж байгаа. Бид нар юрууж явах ёстой. Ирэх мэдлийг нөгөөж явах ёстой. Есүс яагаад дагалдаж суг үлээсэн юм? Эцэг намайг илгээснээр би та нарыг илгээж юм. Ариун сүнсийг хүлээж авах гэсэн. Бид нар эсний сүнсгүйгээр эсний тосолгоо иршлэл, эсний хамгаалтгүйгээр бид нар юу ч хийж чадахгүй. Тийм учраас ахгүйсэн нэ. Чуулган бол байшин биш ээ. Чуулган бол та юм. Амен. Чуулган бол бидний сүнслэг болон мөнхийн гэр бүл юм аа. Өнөөдөр бас сайхан цаг хэлж байна. Өнөөдөр шигшээгийн гэр бүл сайн хоёр маань скил чуулган тарьж байгаа. Тэгээд эзэн талархыг Монгол чуулганд өгсөн хараа 28 онд зөвхөн нэгдээ нэмэх нэг биш.
нэг дээр нэг хоёр гурав болоосоо гэж мөрөж байна. Тийм учраас та дуудагдсан дуудлага дотор зүү зохистой явж Бурхны анхны тушаалыг бас биелүүлэхийн тулд би таныг бас үнэхээр дуулууртаа байсан гэж хүсэж байна. За тэгээд хамт залбирцгаая.